За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр бид хөдөлгөөний онолын талаар хэд хэдэн зүйлсүүдийг үзэх болно. За тэгэхээр хөдөлгөөний онол дээр бид oscillation, anticipation, overshoot гэсэн энэ гурван төрлийн үндсэн аргачлалыг үзэх болно. За эдгээр аргачлалыг монгол хэл рүү орчуулах юм бол oscillation гэдэг нь долгион, anticipation гэдгийг бэлдэх гэж орчуулж байгаа. За overshoot-ийг бол хэтрүүлэлт гэж орчуулж байгаа. За тэгэхээр эдгээр орчуулгыг хийхэд жоохон төвөгтэй байгаа учраас бүгдээрээ энийг англи хэл дээр нь oscillation, anticipation, overshoot гэдгээр нь үзэх болно. За энэ нэршлэр мөн чэйжлээд хэрэглээ сурчих юм бол мөн гадаадын олон улсын юмнууд бас хийж эдгээр техникийг ачиглахад их амар болж ирнэ. За тэгэхээр багш нь энэ гарын авлагыг хөдөлгөөний онол гэсэн PDF гарын авлагыг энэ хичээлтэй хамт оруулах болно. Энэ хичээлийн гарын авлагыг эхлээд анхааралтай уншиж судлаад за дараагаар нь видео хичээлээ үзэх хэрэгтэй. За гарын авлага дээр ерөөхдөө ямархуу байдлаар багш нь оруулсан бэ гэдгийг ерөөхдөө жоохон тайлбарлаж өгье. За тэгэхээр эхний энэ хэсгээр бол бид нэр ерхий ойлголтын хүүднээс ийм учиртай юм шүү гэдгийг тайлбарлаж өгсөн байгаа. За тэгээд дээрэс нь энд харагдаж байгаа график үзүүлэлтүүд нь бидний After Effects дээр хөдөлгөөн дээр бид ингээд графикийг харахаар эндээс value graph гэдгийг хардаг, speed graph биш, value graph. За тэгэхээр value graph-ыг бид нар харж байгаа гэдгийг анхаараарай. За oscillation гэдэг нь болохоор урагш хойш давтах хөдөлгөөн юм аа. Яг энэ pendulum савлах хөдөлгөөн гэж байна. Pendulum болохоор pendulum-ийн бөмбөг гэж байдаг. Энэ болохоор ингээ хоёр тийш ингээ савлаад хөдөлж идэг. За татах хүч үнийг татж байгаа учраас доошогоо татах хүчин татагтаад ингээ удаашрсаад зогсдог. За хэрвээ энэ хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар татахгүй энийг сулруулахгүй ингээ мөнхөд хөдөлнө гэвэл за үүний value graph нь After Effects дээр иймэрхүү байдлаар харагдана. За мэдээж хэрэг энэ хоёр тал руугаа очиод удаашрах учраас энэ нь value энэ шигээ удаашраад за буцаад ийшээ газ хурдан буугаад энд ирээд удаашраад энэ дээрээ удаашраад хурдлаад гэт ингээд график нь бол ингэж харагдана. За энэ бол цаг хугацаа ингээд ийшээ гүйж байгаа. Энэ бол утга нэг дэвшлээд нэг доошлоод энэ голд бол ерөөхдөө энэ төвийн цэг байх нь. Тэрнээс ингээд доошоо дэшээ буюу хоёр дэшээ ч юм ингээд хөдлөнө гэсэн үг. За яг ийм хөдөлгөөн өсгөнд бол бид эдгээр зүйлсүүдээ анхаарах хэрэгтэй гэж байгаа. За энд нэмэлтээр нэг зүйл орж иж байгаа нь decay curve. За тэгэхээр oscillation гэдэг нь болохоор ерөөхдөө ийм төрлийн хөдөлгөөн байх нэ. Долгионы давтамжтай хөдөлгөөн. За decay curve буюу саран мөгжих буюу бууралтын ном гэж багш нь орчуулж байгаа. Бууралтын номын гэрв бид нэр за энд татах хүч татж байгаа учраас энэ хоёр тийшээ савлж хөдөлж байгаа хөдөлгөөний эрч буюу инерцийн хүч бол буурна. За тэгэхээр энэ хүч нь буурах графикийг бид нэр ингээд зургаар үзүүлэх юм бол иймэрхүү байдлаар буурсаар ингээд зогсох нь. За буурсаар байгаа үзүүлэлтийг бол ингэж харуулж байна гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө бол бид нэр энэ буурж байгаа энэ номорсон курвийг номорсон графикийг бид нэг oscillation буюу энэ долгион хөдөлгөөн дээр ингээд оруулж өгөх юм бол нэг үндсэндээ долгион хөдөлгөөний эрчмийг бид энэ номролтын графикаар ингэж бууруулах юм бол иймэрхүү байдалтай орж ирнэ. За хэрвээ номролтын график гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах нь бидний key frame буюу энэ хугацааг ерөөсөө өөрчлөөг байгаа. Номролтон дээр зөвхөн value буюу утгыг л бууруулж өгсөн. За номролтын график дээр буурахын хэрээр мөн хугацаануудыг key frame-ийн хоорондын зайнуудыг ойртуулах юм бол иймэрхүү байдалтай энэ хоёр ялгаатай ийм хоёр график бол үзэгдэнэ, харагдана. За тэгэхээр энэ нэг үндсэндээ бид нэр oscillation давтамж дээр decay curve буюу бууралтын номыг оруулж өгснээр иймэрхүү байдалд оруулах нь. За энэ нь бол яг үндсэндээ бид нар бодит амьдрал дээр физик дээр бол ийм ямар нэгэн байдлаар хөдөлгөөний эрчим сулрах нь график дээр бол ингэж харагддаг байж байгаа. За тэгэхээр бид нар After Effects дээр анимашн хийхдээ эдгээр графикийг үндэслэн анимашн хийх юм бол илүү бодиттой хөдөлгөөнтэй болж харагдана. Багш нь After Effects дээр яаж энэ графикийг анимашн дээр оруулах талаарх аргачлалыг бол харуулах болно. За эцэст нь бид нэр бэлдэх болон хэтрүүлэлт буюу энэ дээр anticipation болон overshoot гэж юу юм бэ гэдгийг харах болно. За anticipation буюу энийг бэлдэх гэж орчуулж байгаа. За бэлдэх нь аливаа хөдөлгөөн эхлэхийн өмнө биднэрт ямар нэгэн хүч хэрэгтэй. Машин хөдөлгөөний тулд эсвэл бөмбөг ч юм уу ямар нэгэн зүйл дээшээ харайхын тулд. За бид нэр өөрсдөө бодит амьдрал дээр ч гэсэн хийдэг. За та өөрийгөө үсрэх чинь гэж төсөөлөд үз. За тэгэх юм бол та үсрэхийн тулд эхлээд доошоо ингээд өвдгөрөө явган нугараад дээшээ үсрэх хүчийг бол ингээд хуримтлуулж байгаа буюу үсрэх тэр инерц
За хоригдлуулах тэр өөртөө тэр боломжийг олгож байгаа доошоо өвдгөр нугараад. За түүнээсээ дээшээгээ үсэрж байгаа нь болохоор бид нэр өөртөө хоригдлуулсан хүчээрээ дээшээ өөрсдөө өргөж шидэж байгаа буюу үсэрж байгаа. За тэгэхээр энэ доошоо нумарж байгаа буюу өвдгөрөө нугараад сууж байгаа байдал нь болохоор anticipation буюу бид нар юм бэлдэж байгаа. За дээшлээд бид нэр ямар нэг юм байрнаас хитрээ зогсдог. Одоо жишээл машин ч юм уу бөмбөг ч юм уу ямар нэг юм явж байгаад яг байран дээр зогсохгүй торомслоод урагшлаад буцаа ингээ хойшлаад зогсдог. За тэрийг бол хэтрүүлэлт гэж байгаа. За тэгэхээр энэ хоёр бол хөдөлгөөн дээр орж ирэх хөдөлгөөнийг сонирхолтой болгох гоё тийм хөдөлгөөний дизайн байж байгаа. За бүгдээрээ нэг after effect-ээр харъя. За багш нь энд oscillation-ыг буюу хоёр тишээ одоо долгион хөдөлгөөнийг харуулахын тулд багш нь нэг бөмбөг үлдсэн байна. За үүн дээр бүгдээрээ дүрс зурх хэрэглүүрээс жижиг юм дөрвөлжин хэрэглүүрийг аваад энийг тусдан зорох хэрэгтэй. Боол буюу энэ shape-лээрээс нь тусна. Ингээд за энэ дээр alt control alt home дарах юм бол бидний энэ одоо anchor point буюу зангуу маань төв дээр нь за бидний зангууга дээш нь зөөх хэрэгтэй. За яагаад тэгэхээр бидний энийг rotation-ыг гаргаж хөдөлгөх юм төв дээр хөдлөж байна. За тэгэхээр бидний зангуу хөдөлгөөтэй хэрэглүүрийг y хэсгээр дарж авч болно. Энийг аваад бид энийг энэ дээшээ зөөгөөд энэ дээдлийн энд авчих хэрэгтэй. За яг энэ дээр бид нэр одоо ингээд тохируулахын тулд энэ дээдлийн snap-ыг асаагаад энийг зөөгөөд энэ дээр авчихад энэ өөр автоматар ингээд очиод наалтчихна. За аль эсвэл бид энийг ийш нь болгочоод контролоо дарж агаад энд ингээд авчих юм бол энд ирээд наалтчихна. За ийш нь наалтаад байна. Энийг зөөж яваад контролоо дараад за хоёр талын цэгийг нь ойрхон учраас энэ ингээд байна. За тэгэхээр контрол дарахаар төвхтэй бол snap-ыг асааж агаад ингээд за ингээд төвхтэй очно. За ийм ойрхон цэг дээр бол ер нь жоохон төвхтэй. За ингээд дараа нь одоо яах вэ гэхээр бид нэр энийг rotation-ийн хөдөлгөөн төр дээрээс бол ингэ хөдөлгөх нэ. За энэ дээрээ бид нэр бөмбөгөө холбож өгнө. За бөмбөгөө бол дээр нь гаргачих. За энийг одоо line гэдэг ч юм ингээд нэрлэлчээ. За энэ хоёрыг яг нэг цэг тахцуулахын тулд хоёр layer хоёулангийн давхар сонгож өгөөд Windows align гэсэн энэ одоо тэнцвүүлдэг энэ хэрэглүүрийг гаргаж ирнэ. За энийг undock гэд нүгтэр хар. За энэ align яа гэм бэ гэхээр хоёр сонгосон битийг урт талд нь тэнцвүүлнэ, голд нь тэнцвүүлнэ, хойно тэнцвүүлнэ. За эсвэл дээр нь тэнцвүүлнэ, энэ дундлын төв дээр нь тэнцвүүлнэ, доор нь тэнцвүүлнэ гэсэн байдлаар. За энэ selection гэдэг нь болохоор сонгосон layer-ийн хувьд гэж байгаа. За эднийг хамтд нь болохоор яг composition-ийнхаа төвд нь тэнцвүүлнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бид нэр сонгож өгч болно. За одоо болохоор бид нар сонгосон зүйлсүүдээ гол төвд нь тэнцвүүлэх хэрэгтэй байгаа. За тэгээ үүнийг доошлуулад за бөмбөгийг мөн баг зэрэг доошлуулад энэ авчирд тавьчих. За нэрийг хамтдан дахиж сонгоод голд нь тэнцвүүлнэ. За ингээд өгч. За одоо бид нэр бөмбөгөө за line гэсэн энэ шулуун руу холбож өгье. За үүн дээр бид нэр rotation эргүүлэх юм бол за ийм хөдөлгөөнийг хийж болох нэ. За одоо бүгдээ энийг эндээс эхлэе. Эндээс эхлэе. За нэг 60 градусаас эхлээд rotation энд ирэхэд хасах 60 градус болох хэвээр. За ингээл энэ хөдөлгөөнийг давтаадах юм бол одоо бид нэр oscillation буюу долгионы хөдөлгөөний бол ингэ хийж чадж байна гэсэн үг. За тэгэхээр одоо мэдээж хэрэг бид нар энэ дээр үзсэн. Долгион хөдөлгөөний хийхин тулд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй гэдэг энд байгаа. За энэ нь болохоор keyframe хооронд ижил зайтай байх хэрэгтэй, цагийн үеийн хувьд ижил зайтай байх хэрэгтэй. Мөн эдгээр нь ease буюу одоо төгсгөл дээр удаашрдаг байх хэрэгтэй. За энэ дээр харагдчихээн энэ дээр удаашрж байгаа, энд удаашрж байгаа. За энэ дээр бид нэр графикийг ингээ харах юм бол иймэрхүү байдалд харагдана. За энэ бол бид нар одоо ингээ найгаж байгаа буюу одоо долгион хөдөлгөөнийг хийж гинэ гэсэн үг. За бид нар энэ долгион хөдөлгөөн дээр одоо энийг яаж хэрхэн удаашруулж зогсоох вэ? Тэгэхээр бид нэр харцгаа энийг копидод энэ тус тавьчих. За ингээд энэ хөдөлгөөнүүдээр бид нар энийг зогсооё гэж бодъё. За тэгэхээр бол бид нэр за түрүүн decay curve буюу номон одоо бууралтыг энийг л ашиглах хэрэгтэй байгаа. Энийг ингэж ашиглана. За тэгэхээр энийг яаж ашиглах вэ гэхээр бид нар энэ дээрээс шинэ хоосон shape layer үүсгээд энэ дээр энийг бид нэр reference буюу жишээ гэж байгаа.
За монголоор нэрлэлсэн ч болно. За үнийг rotation гаргаж ирээд цаг өгөөд энэ дээр curve editor-ыг гаргаж ирээд бид нэр за энэ хавцаа ирэхэд энийг ямар нэгэн байдлаар хэсгээд за зүгээр энэ бол жишээ бид нэр decay харах гэж байгаа учраас бид энийг заавал юу хийх ялбгүй. За энэ хоёрыг хамтдан сонгоод за төлөвлөгөө хийх албагүй энэ дээр ингээд бид нар энэ дээр ингээд нөгөө decay буюу ингээд бууралтынхаа curve гаргаад ирлээ. За тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нар энэ curve-ийг харахтаа бид нар сонгосон утга нь graph editor-таар харагдаж байгаа. Хэрэв өөр юм сонгол харагдахгүй. Аль эсвэл энэний peak дараад position-ыг ч юм уу эсвэл rotation-ыг ч юм уу дарахад энэний curve бол харагдана. Эсвэл энийг дарахад энэний curve харагдаж байна. За тэгэхээр бид нар энэ curve-ийг бидний өөрсдийн жишг curve болгож ашиглах гэдэг. Тэгэхээр бид нар энийг цагийн арталд байгаа энэ include this property on the graph set in the graph editor set гэдэг энэ товчийг дарчихна. Энэ яах юм бэ гэхээр энэ curve бол байнга бид нарт одоо graph editor дээр харагдаж байна гэдэг товчийг дарчиж байгаа юм. За тэгээ санамсаргүй байлаар энийг ингээд дараад сонгоод өөрчлөхөөс сэргийлж бид нар энийг одоо ингээд төвчж ин лейерийг ингээд төвчж. За тэгэхээр graph editor дээр бид нар энэ layer байнга харагдах нь. За одоо бид нар line-ийнхаа rotation-ыг сонгох юм бол бидний rotation бол энэ ингээд харагдаж байна. Rotation. За тэгэхээр rotation дээр бид нар одоо нэг яаж ашиглах вэ гэхээр мэдээж хэрэг энэ curve нь одоо rotation-ыг ингээд буурах хэрэгтэй. Буурахын тулд бидний decay curve маань за эсрэг байрлалд орсон харагдаж байна. За тэгэхээр энийг бид нэр засах хэрэгтэй. За энийг бас хамтд нь харна гэдээ дараад өгчээ. За тэгэхээр энэ 0 дээр ирэхэд энэ дунтлын шугам дээр ирээд энэ буурах хэрэгтэй шүү тийм ээ. Тэгэхээр бид нэр curve иймэрхүү байдлаар тохируулж өгнө гэсэн үг. За энэ дунтлын шугамыг бид нар 0 цаг гэж авч үзээд энэ дээр байгаа гэд төсөөлч. Бид нар дунтлын шугам энд байгаа. За бид нар тэгэхээр энэ түвжийг тайлбарласан учраас бид нар энийг одоо хөдөлгөж болно. Эндээс бид нар энийг за сүүлийн фрейм дээр ирэхэд энэ нь бидний decay буюу ингээд буурах. За тэгэхээр бид нар одоо энд одоо ингээд энэ буурах decay curve болоод бид нар энэ дээр л ингээд харуулчлаа. За үүнийг төгжээд за үүнийхээ даваа одоо бид нар энэ хоёр тийшээ савлж хөдөлж байгаа одоо утгаа бид нар одоо бууруулах хэрэгтэй. За тэгхийн тулд бидэрт мөн энэ доор нь бас нэг curve яг ижил хэмжээтэй хэрэгтэй болж таарч байна тийм ээ. За тэгэхээр бид энэ reference curve-ийг дахиж нэг хувилаад rotation-ыг гаргаж ирээд үүнийхээ энэ эхний reference-ээ алга болгоод хоёр дахь reference-ээ эндээс бид нар энийг за энийг line-ыг хөдлөх гээд очроос төгжчихье. За тэгээд одоо бид нар энийг яг ижил хэмжээтэй нөгөө доотлол руу ингэж оруулахын тулд rotation гэдэг утга дээрээ шууд нэрэн дээр нь дараад тэгэхээр энэ дээр ингээд transform control гараад ирнэ. Энэ transform control-ыг бид нэр дээрээс нь доош нь татна. За тэгэхээр одоо энэ rotation утга нь нэмэх 60 градус байгаа. Тэгэхээр яг энэ эсрэг талынх нь доотлолд авчихсан тул бид энийг хасах 60 руу авчина гэсэн үг. Тэгэхээр татах явцанд энэ утгаа бид нарт хараа авчина гэсэн үг. За энийг ингээд доошлуулад ингээд 59 1 60 хасах 60. За тэгэхээр энд хасах 60 болсон бол за яг энэ нь яг энэнийхэн эсрэг урвуу одоо хамаарал дээр доор нь ирж байршлаа гэсэн үг. За ингэж яг нөгөө талд нь гарах нь байна. Ингээ өгчгнө. За одоо бид нар ингээ decay буюу бууралынхаа одоо номыг үсгэжлээ. За үнийг төгжээд хоёр талаас нийцсэн. За энэ нь одоо ингээ харагдаж явах хэрэгтэй. За үнийг бид нэр line-ийнхаа rotation-ыг одоо утгыг нь өөрчилнө. Shift-ээ дараад ингээ авчна. За тэгэхээр бид нар гар аргаар нүдэн баримжаагаар энийг өөрчилж болох ч гэсэн одоо арай илүү техникийн аргаар бид нар энэ одоо хөдөлгөөний бууралтыг болон хийж гинэ гэсэн үг. Ерөнхийдөө контрол дээрээ дарах юм бол бид нар энийг дээш нь доош нь бол ингэж контролоо дараад маусныхаа скроллыг буюу маус 3 ингэ дээш нь эргүүлэх юм бол бидний дээш нь томруулж харна. Альта дараад ингэж эргүүлэх юм бол бид нар энэ хоёр дээш нь одоо томруулж юус сунгаж харна. Үүнсэнд энийг ингэ эргүүлж гинэ гэсэн үг. За үүнийг энэ доор авчиад за энийг ингэ доошлуулад ингээд за хамгийн сүүлийн энийг 0 цагтаар төвдөр навчна. За тэгэхээр бид нар одоо нэг яасан бэ гэхэлэр хамгийн анхны энийг одоо хийсэн мэн гэсэн. Бид нар цагийн юунууд бол ойртуулаагүй, keyframe-үүд бол ойртуулаагүй. Тэгэхээр одоо бид нар харъя.
За иймэрхүү байдлаар бол одоо ингээд хөдөлгөөний decay curve буюу бууралтын нумаар бид бол хөдөлгөөний ингээд хийсэн байна. За тэгэхээр бүгдээ одоо үнийг одоо энэ графикийн дагуу ингээд хийсэн байна гэсэн үг. За бүгдээ одоо ойж байгаа бөмбөг дээр харъя. За бөмбөг бол ингээд ойж байна. Багш нь энд shape layer энэ дэр бөмбөгийг бэлдсэн position-ыг харах юм бол энэ дэшээ ойж байгаа. Дэшигээ ойхдоо удаашраад доошо буухта хурдан. За энэ бид нар доошоо бууж байгаа маань дэш яваад байгаа нь бидний нөгөө төв зэгч энэ дээр эсгэлдэг шүү дээ. Composition доошоо нэмэгддэг. Тэгэхээр доошоо нэмэгдэж байгаа учраас дэшигээ график нь яваад байна гэсэн үг. За ингээд. За тэгэхээр бид нар одоо энэ дээр decay curve буюу бас reference curve хэрэгтэй. Бид нар энэ rotation-ыг нь эндээс y position-ыг харж агаад бид нар эндээс rotation-ыг нь одоо decay curve өрчилж өгнө. За бид нар эндээс доошлж байгаа. За тэгэхээр эндээс бид нар энийг дээшилж байгаа. Энийг энэ дээр бол ингэ бууруулна. За энэ бол төв нь гэсэн үг. Тэгэхээр эндээс ингэж буурах нь гэсэн үг. Энийг бид нар эндээс авчираад энд авчираад за энд авчирч агаад decay curve-ийг за олон ойх байх мэдээж бөмбөгтэй. Тэгэхээр энийг за иймэрхүү байдлаар бууруулж. За ингэ сүүлийн хэдэн фреймийг энд копи өгөөд энд илүү нэг фрейм орсон юм байна. За ингээд дахиад энэ 3-ыг энд өгөөд за иймэрхүү байдлаар за энд бас нэг фрейм тавтагдсан байна. За энд удаашралтай зөксөд байгаа нь харагдаад байна. Ингээд энийг кофедод энэ авцаагч. За тэгээ мэдээж хэрэг сүүлийн нэг keyframe энэ дээр зогсох хэрэгтэй байх те. За ингээд. За энэ бол ингээд зүгээр л ойж байгаа хөдөлгөөн тийм ээ. Зүгээр л ойж байгаа хөдөлгөөн. Гэхдээ энэ нь яг нэгэн жигд хөдөлгөөнтэйгээр дээш доошоо одоо ойж харагдчихна. Энийг дээр нэлээд барьж аваад доош хавна. За одоо decay curve-ийн дагуу бид энийг бууруулж хэрэгтэй. Decay curve одоо ингэ хойш татчих энд авчиж. За тэгээд decay curve энэ дээрээс энд авчигна. Энд авчигна. Ингээ буурах хэрэгтэй учраас тийм ээ. За үүнийг одоо ингээ төгжчихье. За одоо ингээд энэ утгуудаа бууруул авчна. Буулынхон утгууд ингээ shift дарж агаад яг хөдөлгөөн дээр нь shift дарж агаад за энийг дээшийг ингээд айгүй хөвтэй байгаад байвал нэг болиулах хэрэгтэй. Алтаа дараад ингээд за энэ ингээд хөдөлчихвэл дахиад алтаа дараад ингээд хяналтч гэсэн үг. Тэ нэрийг хамтсангууд ингээд зя ингээд өдөр харъя. За энэний номыг энд их байгаад энд юу нэг айгүйх байгаад байгаа учраас тэр энэний decay curve-ийг багасгана. Тийш нь багасгаж өгнө гэсэн үг. Татат. Чия ингээл за юм хөөдлөөр зөвсгөлд нь ганц нэг нэмээд өгч. Энд нэгийг ингээд. За тэгэхээр бидний ингээд татаад хийгээл юм бол хийгээл. Тэгэхээр аль болох компакт буюу богино цөөн зүйлээр олон
одоо илүү сайн бодиттой өнөмшлтэй харагдуулахаар гой тохируулаад хийчих хэрэгтэй. За энд бол бидний татаал хийгээд байгаа учраас гээд жижиг юм болчиход байгаа. За ингээд decay curve-ийг ашиглаад ерөөдөө ойж байгаа бөмбөгөн дээр бид нар бол ингээд саран хүчлэлт буюу бууралтыг л ингээд илүү бодиттой, илүү техникийн аргаар хийж чадлаа. За тэгэхээр аль бие зүйлийг хийхдээ бид нар бодит амьдрал дээр байгаа зүйлсүүдийг дөр ялгаж хийж байгаа учраас мэдээж хэрэг байнга анимашны референс буюу жишг үргэлж харж явах хэрэгтэй. Тэгэхээр бид нэр камераар өөртөө хийж байгаа хөдөлгөөндөө зориулан төрөл бүрийн анимашны хөдөлгөөнүүдийг бичиж аваад тэгээ түүнээсээ референс буюу жишг болгож тэдрийг харж аваад дөр ялгаж хийх юм бол илүү бодит амьдралтай ойролцоо мөн илүү одоо гоёмсог харагдах болно. За мөн YouTube дээр бас ингээ анимашн референс хайж бас болно. Энэ нь bone symbol буюу ойж байгаа бөмбөгний одоо жишг хөдөлгөөн ингээ таах юм бол иймэрхүү үр дүнгууд гарч ирнэ. За чинь энд нэг бичлэг байж байна. Энд бол ингээ төрөл бүрийн бөмбөгнүүдийг ойлгож харуулж байгаа. Тэгэхээр бөмбөг нь өөрөө том жижиг хүнд хөнгөн хэмжлэн хэмжээ дамжаанаас хамаарат янз бүрийн байдалтайгаар ойн хурдан decay curve- нь буурах буюу маш хурдан доошлоод цөөн ойгоод одоо зогсох бөмбөг байхад одоо теннисний бөмбөг шиг бөмбөг бол маш олон өндөр ойгоод зогсож явах жишээтэй. За гэх мэтчлэн тэгэхээр хүнд хөнгөнөөс хамаарат бөмбөгнүүд бол янз бүр харагдах наа. Тэгэхээр бид нар бичлэгэн дээрээ тэр ойж байгаа зүйлсүүд юм уу эсвэл анимашны хөдөлгөөнүүдийг илүү бодиттой болгож харуулж өгөх тул мэдээж хэрэг саунд эффектээр чимэглэх хэрэгтэй. Том бөмбөг зүйлс ойж байгаа бол хүнд тийм чимээнүүдийг оруулах, хөнгөн бөмбөг бол хөнгөн ойж байгаа тэр хантай мөргөлж байгаа чимээнүүдийг оруулах гэх мэтлэн. За тэгэхээр одоо бүгдээрээ anticipation болон одоо overshoot гэж юу болох талаар харъя. За anticipation гэдэг нь болохоор бид нар эхлээд бэлдэх гэсэн тий хөдөлгөөнд бэлдэх. За overshoot нь болохоор хөдөлгөөн нь байрандаа насаа хитэрж зогсохыг хэлж байгаа. За тэгэхээр бүгд энийг харъя. За багшны нэг үсэрж байгаа юу бэлдсэн одоо куб дүрс бэлдсэн. За тэгэхээр энэ үсрэхийн тулд доошоо суугаад дээшлээд доошоо суугаад тэгээд дээшлээд доошоо суугаад үсэрж байгаа юм. Дээшээ. За бүгд анимашнаар нь харъя. За. Тэгэхээр энэ яаж юм хэрэг anticipation гэдэг нь болохоор одоо энэ эхлэл хэсгийн доошоо сууж хүчийг хөндлүүлж байгаа. За дээшлээд буцаад доошлоо. За энэ болохоор хүүхэлдэйн кино болон энэ сонирхолтой анимашны арга техник байж байгаа. Энэ маш их хэрэглэгддэг. Тэгэхээр бид нэг өөрсдийнхөө анимашн дээрээ бас эхлээд ямар нэгэн хөдөлгөөн эхлэх юм бас одоо энэ байдлаар оруулж өгч ивэл ер нь их зүгээр. Ингээд өсөрч чинь. За тэгээд ингээ өсөрч гэсэн үг. За ингээ бууж байна. За түүний дараа болохоор бид энэ дээр squash and stretch буюу ингээ суналттай юм анимашныг бол багш нар нэр нэмэт өгсөн. Доошо буусныхан дараа ингээ дээш доошо ингээ хөдөлж байгаа. За үүнийг өс сонирхолтой байх үүднээс бид нар л ингээ хийгээд өгч болно. За тэгэхээр энийг яаж хийх юм бэ гэхээр багш нь бол зүгээр нэг scale-ийнх нь энэ линкийн буюу гинжинийх нь холбоос нь авч жагаад scale-ээр нь анимашныгээд дээшлээд доошлоод тэгээд энэ Y position дээр дээш нь өсрөгцөн. За тэгвэл энэ баг зэрэг сунаад stretch сунж байгаа энэ дээшээ явж байгаа учраас тэгээд доошоо буцаж агшаад доошоо унахтаа баг зэрэг сунаад тэгээд доошоо унлаа. За энэ squash stretch буюу сунж байгаа агшиж байгаа анимашн. За иймэрхүү байдлаар. За тэгэхээр anticipation бол ямар ч хөдөлгөөнд байж болно. За чинь бүгд энэ дээр шинэ юм харъя. Өнгөрж байгаа бөмбөгөн дээр anticipation буюу бэлдэх. За тэгээ overshoot хэрхэн хийх талаар бид харцгаая. За энд бол бөмбөг багш нь бэлдсэн байж байна. За бөмбөгийг rotation хийж эргүүлэхэд энэ эргэнэс үг. За мэдээж хэрэг бид нэр position-оор нь өршнөөш хөдөлгөнө. Spread dimension нэгээд зөвхөн x тэнхлэгт ингэж хөдөлгөнө. За ингээ x тэнхлэгт хөдлөхөд бид нэр энийг rotation-ээр эргүүлэх хэрэгтэй. За хэрвээ бид энэ дээр эргэж байгаа бөмбөг болон x тэнхлэгийн хөдөлгөөнийг эндээс эргэхэд энэ дэрнэ гэдэг ингээ тооцоолох юм бол ерөнхийдөө бол хийж болно иймэрхүү байдлаар. За тэгээд энийг
За ингээ хий чинь. За үүн дээр бид нэр энэ дээр граф эдиторыг гаргаж чагаад энэ хоёрын одоо үзүүлэлтийг хараад энэ хоёр төрөлт анимашн нэгс үгэ. Тэгэхээр явж эхлэхийн өмнө anticipation буюу бэлдэх хэрэгтэй. Тэхийн тулд бид энийг байгаа газраас нь баг зэрэг хойш нь олно гэсэн. За тэгэхээр эдгээр графикийг бүгдээрээ нэг easy болгоод өгчий. Ингэж хэрэггүй. Энэ нь баг зэрэг иргэн. Баг зэрэг хойшлно. За ингээд хойшлууд. За ингээд. За мэдээ эрдэнд очиод зогсохдоо тас гэдэг ингээд зогсохгүй шүү дээ, тийм ээ. Одоо overshoot хийх учраас энийг төгсгөлийн хөдөлгөөн дээрээс нь бид энийг буцаагаад за яг энэ ингээд эцсийн зогсолт гэж бодоход бид энийг баг зэрэг хойш нь буцаагаад артуулаад хураад шүү ингээд өгчээ. Тэгээд магадгүй одоо энэ дээр хэд гисэн утгатай энэ 1312-аас 1294 болсон юм бол 1300 ч юм уу болоход энэ дээр жишээлбэл буцаад баг зэрэг өргөжлөж байна гэсэн үг. За ийм хөвлөр. За энэ хэсэг бол overshoot, энэ хэсэг бол anticipation. За ингэж бид нэр одоо хөдөлгөөнийг ерөөхдөө бол сонирхолтой болгож ингээ anticipation бол overshoot-ыг бол хийж болох нэ. За эдгээр нь бол ерөөхдөө бол хөдөлгөөний үндсэн бол суур техникүүд гэсэн үг. Эдгээр техникүүдийн дагуу төрөл бүрийн анимашнуудыг хийхдээ ашиглаж болно. Сонирхолтой харагдана, илүү бодит харагдана гэсэн үг. За тэгээд эдгээрийг өөрсдийнхөө прожектыг нээгээд янз бүрээр туршиж үзээрэй. За асуух зүйл гарвал лайв хичээл дээр бүгдээрээ асуулт хариултын цагийг гаргах болно. За тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.